За сайн байна уу да. Өсөлтийн гормон гаднаас хэрэглүүл аюултай юу гэсэн асуултанд хариулах чинь. Тэгэхээр энэ асуултанд хариулахаас өмнө би тав хүн нэг зүйлийг хэлмээр байна. Хорвоо ертөнцийн хүний биед огт сөргөөр нөлөөлдөггүй бодис гэж бол байхгүй. Аливаа нэгэн бодис хүний биед ихсэх нэг бол багасх үед ямарваа нэгэн сөрөг нөлөө бол гардаг. За жишээ авахад бол та одоо 20 литр усыг нэг доор амьсгаагаар уухад та газар дээр нас орох тийм аюултай байдаг. Тэгэхээр ямар ч юмыг хэрэгэлсэн бай тунгийг нь бол тааруулах хэрэгтэй. Би бас нэг зүйлийг бас хэлмээр санагдаж байна. Юу вэ гэхээр одоо 100% цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас танд одоо ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдээ хүн тань юм заргаж байгаа бол энэ бол цэвэр маркетинг гэдэг шүү. За тэгэхээр би ахин хэлье. Хорвоо ертөнцид хүний биед сөргөөр нөлөөлдөггүй бодис гэж бол байхгүй. Өсөлтийн гормоныг сахарын өвчнөд буюу 2 дугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүн огт хэрэглэж болохгүй. Учир нь өсөлтийн гормоны нэг эффект нь цусан дахь сахар ихсэгдэг. Сахар ихсэх үед сахарыг буулгахын тулд инсулин ялгарна. Инсулиныг бол нойр булчирхаа ялгаруулдаг. Тэгэхээр нойр булчирхаанд тодорхой хэмжээний ачаалал өгнө гэсэн. Энийг бол энгийн үгээр тайлбарлах юм бол та байнгын чихэр идээд байна гэсэн. Байнгын чихэр идэх үед таны цусан дахь сахар байнга одоо их байна. Энэ үед одоо таны сахарыг буулгахын тулд одоо нойр булчирхаа маш хүчтэй ажиллана гэсэн. Нойр булчирхаа маань хязгааргүй хүчин чадалтай эргэтэн биш учраас хизээ нэг өдөр бас эвдэрх аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёр дахь тохиолдол буюу хор тавдартай хүмүүс. Өсөлтийн гормон нь эсийн хуваагдал бий болгодог учраас хор тавдартай хүнийг хавдрын томруулах аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй. За амьдрал дээр бол өсөлтийн гормон маш үнэтэй байдаг учраас хүмүүс ихэнхдээ маш бага тунгаар хэрэглэдэг. За жишээлх юм бол 5 хүртэлх нэгжээр хэрэглэх үед одоо янз бүрийн сөрөг нөлөө бол маш багатай. Харин 10 буюу түүнээс дээш нэгжээр хэрэглүүл инсулин давхар зайлшгүй хэрэглэх шаардлага үүснэ. Яагаад бол би түрүүн хэлсэн өсөлтийн гормон цусан дахь сахарыг ихсэгдэг учраас мөн нойр булчирхаан үйл ажиллагааг дэмжиж нойр булчирхааныг муутгахгүй тулд инсулин гаднаас заавал тарих хэрэг гарна. Харин инсулин нь хүний амьд ч хүрэх аюултай даавар гэдгийг та бүхэн ойлгоорой. За ер нь өсөлт хэрэглэж байгаа хүн зайлшгүй онкомаркерууд буюу хавдрын маркерууд өгөх хэрэгтэй гэж та бүхэн захимаар байна. За нөгөө төгөөр бас өсөлтийн гормоныг хорт хавдартай маш хүнд хэлбэрт шатандаа орцсон байгаа хүмүүс бас хэрэгэлдэг гэдгийг та бүхэнд бас хэлмээр байна. Яагаад гэвэл өсөлтийн гормон дархлааг бас нэмэгдүүлдэг учраас. За энэ сэдв бол бидний сэдв биш. За төгсгөлд нь би энэ хорт хавдрын тухай нэг зүйлийг хэлчихье. Хорт хавдрын хүн болгоны бүх хэрэгтэн байгаа. Өөрөөр хэлбэл хүн болгон хорт хавдартай гэсэн. Яагаад томрохгүй байдаг вэ гэхээр таны дархлааны систем хорт хавдрын эсийг байнга таниад устгаж идэг. Ингээд нэг л өдөр таны дархлааны систем муудаж хорт хавдрын эсийг танихаа болдог. Ингээд л хүний хорт хавдар томордог баг. Тэгэхээр дархлааг маш муутгадаг зүйл бол байнгын сэтгэл готрол. Байнгын сөрөг эмоцтой явах нь эндокрины болон дотоод шүүрлийн мөн дархлааны системд маш муугар нөлөөлдөг. Тэгэхээр хорт хавдар туссан ч гэсэн эргээд сэтгэл санаагаа дээшлүүлээд идэгсэн тохиолдлууд зөндөө байдаг. За энэ жишээнүүд бол дархлааны систем эргээд сайжраад хорт хавдрын эсийг таниад эхэлж байна гэж ойлгож байна. Тэгэхээр сөрөг эмоцгүй амьдрах нь хамгийн зөв байх нэ. За дараагийн удаа өсөлтийн гормоныг амьдрал дээр яг хэр нөлөөлдгийг бас ярьж болно. Тэгж их булчин мас нэмд юм уу, тийм сайн одоо өөх шатаад юм уу гэдгийг бас ярьж болно. Инként бол та бүхэн лайк дарж комент үлдээгээрэй. Та бүхний идэвхээс дараачийн бичлэг бас их хамаарж байгаа шүү. За ингээд удахгүй уулзлаа. Түр баяртай.